Эмэгтгсэн ойдов. Уул усны домог болсон үлгэрийн гоо дагин сууд. Хянганы нуруунаас ил тарвахтай тэнгэр уул алтайн уулс хүртэл саяны тайг байгаль нуураас урагшаа хөх нуур хүртлэх өргөн уудам нутагт амьдарч асан монголчууд их нутаг уул ус газар шороогоон бишрэн дээдэлж бүр амьтаа хэмээн төсөөлөө зогсохгүй. Зүүнний үзүүрт арвай тогтохтой дүүх тийм ховор хувь заяанд учирдаг Эрдэнэт хүмүүний төрөл мэтээр домоглон ярьсаар ирсэн түүхтэй. Тэр дундаа үзэсгэлэн төгс бүсгүйн дүрээр домог болж мөнхөрсөн уул ус хадад цохио горих булаг нуур цөөрөм тоймгүй олон. Энэ нь амь нас заяа төөргөн уул устайгаа салшгүй холбоотой гэж үздэг жинхэнэ монгол сэтгэлгээ бөгөөд Монголоос өөр бусад улс оронд ийхүү үзэсгэлэн төгс бүсгүйн дүрээр домог болж мөнхөрсөн уул ус газар шороо хэр олон байдгийн бол доо. Тун цөөхөн болов. Харин Монголын өргөн уудам талан нутаг Алтайн уулс хангай хинтийн нуруу бол уул усны домог болсон үлгэрийн гоо дагинсаар дүүрэн бөлгөө. Ер нь Монгол орн эртнээс янагш сайхан хүүхэн сайн эрсийн өлгий нутаг байсаар ирсэн гэлтэй. Энэ нь сайн эр сайхан хүүхний явдал суудлаар хачирлагдсан өчөд өчнөөн уул усны домог түүхээс шууд ойлгогдно. Ингээд уул усны домог болсон үлгэрийн гоо дагинсуудын тухай өгүүлсөө. Хөвсгөл далайн лусын дагна. Эрт цагт хөвсгөл нутаг элсэн цөл шиг ангамл газар байж. Амьтаа бүхэн ангаж байсан тэр цагт ядарсан нэгэн эмгэн хүү хоёр ус хайж яваад урдаан байсан чулууг санамсаргүй ховхолсонд гэв гинт ус ориглон гарчээ. Тиймээс эмгэн хүү хоёр чандам нь эрдэнэ болсон тэр сайхан усыг шүтэж амьдрах болсон байна. Төдөлгүй хүүн эрийн цэнд хүрч гоо үзэсгэлэнтэй лусын дагинтай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Үзэсгэлэнт дагны хүү хоёр ориглон гарсан булгийн уснаас ууж шүн дүл болтол хайр сэтгэл халуун яриандаа умбаж угаад булгийн усыг таглахаа мартжээ. Булгийн ус боргилсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухийж байвгэн. Гэтэл тэртээ алсаас 15 толгойтой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд лусын дагна сайхан хар гизгээрээ ганцхан шилбүртгэд хар хүү хуйг дуулах өмссөн баатар ир болж атгаалжин хар мангастай ан ман үзэлцсээр даран сөнөөжээ. Эмгэн энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлзэн мэлтийж байсан бөгөөд хүүгээ усанд живж өглөө гэж сандарч мэгдсэн тэрбээр их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амийг чулуугаар таглаад амиан алджээ. Буурал эмгэн боргилж оргилсан тэр их усны ундаргыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй болох байж. Хархүү лусын дагн хоёр аюулт мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжигээ хичнээн дуудавч эргэж ирсэнгүй. Тиймээс хүү охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зүүрлэж цэнхэрлэн цэлийсэн их нуурaan далай ээж гэж нэрлэх болжээ. Сэрхийн нурууны гуа бүсгүй. Говьалтай аймгийн бигэр дэлгэр сумдын хооронд орших урт сайхан нурууг сэрхийн нуруу гэдэг.
Хан тайшрын нурууны урд залгаа бөгөөд энэ нь хангайн нуруу, тавилантайн нуруу, сэрх гэсэн гурван хэсэг улсаас бүрдэнэ. Эрт цагт сэрх богд ой модоор битүү хучигдсан уул байж. Тусан нутагт амьдран суудаг сэрх богд хэмээх залуу насныхаа ханыг сонгохоор хангай нутгийг зорьжээ. Тэрбээр эгийн даваагаар давж булуутд сармыг гатлаад гуа хэмээх гоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирч амьдралаа холбохоор шийдээд байтал хангайн эрчүүд мэдчихэд нэг болцол тулгасан байна. Тэр нь юу гэвэл гоо бүсгүйгэн орхих эсвэл бүсгүйгэн аваад оронд нь нутгийнхаа ой модыг өгөх байлаа. Тиймээс сэрх богд нутгийнхаа ой модыг орхиод сэтгэлт бүсгүй гуагаан сонгож Алтай нутагт ирж амьдрах болжээ. Эндхийн байгальд сүр нэмсэн нэг зүйл бол домогт бүх ах дүү хануй цогточир нарын өргөж тавьсан чулуу гэгч юм. Сэрх богдын өврөөр нутгалж байсан ах дүү бүхийн нэртэй хануйн бууз гэж одоо хүртэл байдаг бөгөөд тэд нутгаасаа явах болоход дурсгал үлдээхээр шийдэж улаан хаалганы амны хан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад хонин чинээ чулуугаар эвүүр хийж сойрлуулсан гэдэг юм. Манжийн үеийн үзэсгэлэнт пунцэг. Хангай ханы баян цагаан уулын эхэнд гурвалжлан тогтсон налуу толгодын үзүүрт 2 м гаруй өндөртэй элгэн хүрэн өнгөтэй босоо хад байдаг бөгөөд үүнийг тус нутгийнхан даш пунцгийн хад гэж нэрлэдэг ажээ. Манжин засгийн үед даш хэмээх залуу нутаг усныхаа хамгийн үзэсгэлэнтэй пунцэг хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Гэтэл даш нь хятадын пүүсэнд өр төлөөсөөр жин тээж харь газар явах болж. Гэвч түүнийг явсны дараа пунцэг бүсгүй хүнд өвчин тусч эдгэрлгүй байсаар нас баржээ. Даш 3 жилийн дараа холын аянаас ирээд хайртай бүсгүйгээ нас барсныг дуулаад амар уянтын хийдэд шавлан суудаг лам ах дээрээ очиж та намайг миний хайртай бүсгүйн сүнстэй уулзуулж өгч туслаач гэж гуйжээ. Лам ах нь ч зөвшөөрсөн байна. Даш лам ахынхаа хэлсэн ёсоор нар жаргаж холын бараа тасрах үед баян цагаан уулын эхэнд байх 2 м өндөр хадан дээр иржээ. Тэр үед пунцэг бүсгүйч гараад ирсэн байна. Ингээд 2 хос тэрхүү хадан дээр шөнжин ярьж суугаад үр цайлгахад бүсгүй нь алга болж харин даш 3 хоног хөдөлгөөнгүй дуулж суусаар өөд болсон гэдэг. Тэр цагаас хойш уг хадыг даш пунцгийн хад гэх болсон байна. Гэдэргийн голын гэрэл гуа охин. Увс аймгийн Малчин сумын нутагт буй Гэдэргийн голын хөвөн дээр эрт цагт эмгэн өвгөн хоёр ганц охинтойгоо амьдардаг байжээ. Үзэсгэлэнт охиныг гэрэл гуа гэдэг байж. Тэгтэл гэрэл гуа охинд тус нутгийн хөгшин баян санаархснаар хайртай залууг нь голын усанд живүүлээд алччихжээ. Гэрэл гуа энэ бүхнийг мэдээд голын эрэгт очиод Гэдэргийн урсдаг гол болоосай гэд уйлаад сууж байтал голын ус шууган шааган буцаад урсч гинэ. Ингээд урссан гол эргэж учралт хар хүүн гараад ирж хүүхэн залуу хоёр амьд уулзсандаа баярлаад төрсөн нутгаан орхиж явхаар шийджээ. Охин тэндээс явхдаа голдоо сөхрөн Гэдэргийн урсдаг гол билээ чи. Гэвч би чамд үлдэж чадшгүй н гэж дуулснаар уг голыг тэр үеэс эхлээд нутгийн ардууд Гэдэргийн гол гэж нэрлэх болсон гэдэг.
Шургийн голын танхи эхнэр. Эрт үрд цагт нэгэн эрх танхи эхнэртэй баян эр байжээ. Эхнэр нь үзэсгэлэн гоо хэдэж ааш зан гэж араатан лугаа адил. Эрх танхи эхнэр нь нэгэн өдөр голоос ус авах гээд тонгоож угаад амнаасаа илүү хайртай алтан шаргал шүрээн усанд унгаж орхижээ. Тэгээд нөхөр дээрээ уйлан хайлан очоод "Миний алтан шаргал шүрийг голын уснаас гаргаж өгөөч" гэж гуйсан байна. Нөхөр нь хариуд нь "Голын ус үертэй байна. Би орхол юм бол үерт урсна. Би чамд түүнээс чинь илүү сайхан шүр авч өгье" гэж учралсан чи эрх танхи эхнэр нь шүрээ авна гэж зүтгээд байж. Тиймээс цөхөрч гүйцсэн нөхөр нь гол руу давхиж ороод эргэж ирсэнгүй. Тэр цагаас хойш уг голыг шургийн гол гэх болсон бөгөөд уг гол нь хар ус нуураас тарвахтай бэлчээр хүртэл 70 км урт урсдаг байжээ. Сардагтай сувгийн сайхан охин. Эрт цагт Алтай нутагт ганц цагаан морьтой Сардагтай хэмээх өвгөн амьдардаг байжээ. Энэ өвгөн нэгэн үзэсгэлэнт охинтой байсан бөгөөд түүнийг алсан бэйжэнд хадамд гаргажээ. Охин явхдаа унсан газар угаасан усын маань миний суух газарт хүргэж өг гэсэн бөгөөд Сардагтай охиныхоо инжинд хар ус нуурын усыг бэйжин тийш урсгахаар сууг малтаж эхэлжээ. Унсан газар угаасан усыг чинь хазаартаа морь шиг халигуулад хамартай тэмээ шиг булгуулад ирлээ гэж охиндоо хэлтэл ус нь эргээд нутаг руугаан урсчхав гин. Тиймээс Сардагтай буцаад урссан нь булжин толгой бол эргээд урссан нь эрг тохой бол гээд нэг хурц шороо хайснаар шуудуу тагларч булжин эрг гэсэн нэртэй хоёр толгод бий болжээ. Мөн Сардагтай сувгийн улмөр гэж байдаг бөгөөд эдгээр газар Завхан аймаг болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт байдаг ажээ. Дааган хайрхны эгч дүүс. Улс аймгийн Зүүн хангай сумын төвөөс урагш 2 км газарт буюу Хан хөхийн нурууны төгсгөл хэсэгт Дааган хайрхан нэртэй уул бий. Мөн Завхан аймгийн Баян хайрхан сумын нутагт Баян хайрхан нэртэй уул бий. Увс завхныхан эрт дээр үеэс энэ хоёр уулыг эгч дүү уул гэж домоглон ярьсаар иржээ. Энэхүү хоёр уулыг Булнай нурууны 1906 оны газар хөдлөлтөөс болж хоёр салсан гэж үздэг. Эрт цагт энэхүү нутагт Лусын дагны адил үзэсгэлэнтэй хоёр сайхан охинтой нэгэн айл байжээ. Тэднийхтэй хошуу залган оршдог. Одоогийн Завхан аймгийн Баян хайрхан сумын нутагт нэгэн хөгшин ноён амьдардаг байж. Энэ ноён эгч дүү хоёрын багыг хүчээр авч суужээ. Тиймээс эгч дүү хоёр бие биенээ санаж мөрөөдөн уйлж гашуудсаар байгаад хоёр нутагтаа нэг сайхан уул болж тогтсон гэх домогтой өгөөд тэр нь Дааган хайрхан, Баян хайрхан хоёр юмсанж. Энэ хоёр уулын дунд Цавдан хэмээх нуур бий. Жил бүрийн цагаан сарын шинэ нэгний өглөө нар мандахаас өмнө Дааган хайрхан, Баян хайрхан уулыг холбосон ихээхэн манан буюу зурвас нууран дээгүр үзэгддэг бөгөөд уг манан дотор ногоон дээлтэй хөх морьтой эмэгтэй хүн явж байгаа юм шиг дүрс харагддаг юмсанч. Үүнийг нутгийн ардууд дүүн ирж эгчтэй залгаж байгаа юм гэж ярилцсаар иржээ. Ер нь хан хөхийн уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домог яриа үүнтэй холбоотой байж болох талтай. Түүнчлэн
Мөн хайрхан уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домогтой бөгөөд дэйхэн үеийн цуутай үзмэрчд мөн хайрхан ууланд гоё хувцастай зээрд хонгор морьтой эмэгтэй хүн явж байдаг гэж онцолсон байдаг байна. Тэнгэрийн хааны гурван охин. Эрт дээр үед Тэнгэрийн хаан гурван ихэр охинтой байж гинэ. Гурван охин нь хоорондоо тун адилхан үзэсгэлэнтэй юмсанч. Тэнгэрийн хааны гурван охин нь булган голын усанд ирж ордог байжээ. Нэгэн өдөр тэднийг усанд орж байтал булган голын бургасан дотор адуу хайж явсан адуучин залуу олоод харчихжээ. Тэр залуу өдөр болгон тэднийг ирж харсаар тэдний нэгэнд нь дурлцгаж гин. Дурлсан бүсгүйгээ алдахгүй тулд адуучин залуу тэдний нөмөргийг нууцгажээ. Гурван охин уснаас гарч ирээд хувцас нь алга болсныг мэдээд ичж завсандаа гурван сайхан уул болон тогтжээ. Үүнийг харж зогссон залуу ийм сайхан гурван охиныг уул болгосондоо харамсаад өөрөө өнчин уул болон тогтоод уушиг зүрхээ суглан авч байтг уул руу чулуудахад тэд нь уушиг уул, улаан уул, зүрх уул болсон гэдэг. Эдгээр уулс Ховд аймгийн Булган, Гүнж, Алтай сумдын нутагт бий. Гүнжин нуурын эгэлгүй бүсгүй. Одоогийн Сэлэнг аймгийн Алтанбулаг сумын нутагт Гүнж нуур гэж байдаг бөгөөд эрт цагт уг нуурыг Гүн нуур гэдэг байж. Тухайн үед уг нуурын хөвөн дээр нутаг усандаа өнгө нэмсэн нэгэн сайхан бүсгүй аав ээжийн хамт амьдардаг байжээ. Зан айл сайтай, үйл үрцэнд уран түүнд нутгийн нэг сайхан залуу хайртай болж. Бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай амьдарч байтал алсгаш үний засаг ноён бүсгүйн сургийг сонсоод нутагт нь ирж сайх бүсгүйг эхнэрээ болгохоор шийджээ. Тиймээс бүсгүйг хайртай залуу нь үр зүрээр оргуулan авч чадсан байна. Гэсэн ч засаг ноёны баралгууд хоёр хосыг барин авч хархүүг хугацаагүй цэргийн албанд цөөлж бүсгүйг 9 цагаан тэмээгээр богтлон авч оджээ. Тэмээн дээр суусан бүсгүй хайртай залуугаан санан зай завсаргүй цорхирон байх зураа нэгэнтээ ухаан сэлж тэмээгээ Гүн нуурын зүг залсан байна. Тэгээд ноёны баралгуудад гүйцэтгэлгүй таврагсаар нуурын ирэг дээр ирэхэд Гүн нуур ганцхан давлгаалаад бүсгүйг өөртөө шингэж гэж. Ноёны баралгуудыг давхин ирэхэд Гүн нуур амгалан тайвнаар мэлтийн толиж уран манлаа зөөлхөн шилгээж байсан гэдэг. Ингээд баламд ноёны хүсэл бүтлгүйтэж улмаар нутгийн зан олон эгэлгүй сайхан бүсгүйг дурсан Гүн нуурыг тэр цагаас хойш Гүнжин нуур гэж нэрлэх болсон гэдэг. Манжин хааны гоо охин. Гүнжийн нуруу нь Манжин гүнжтэй холбоотой. Дээхэн үед халахын нэг ноён Манжин хааны хүргэн болжээ. Манжинхан охиноо Худынхаа нутгаар бүтэн сар аялуулсан бөгөөд Гүнжийг нутаг буцахад Монгол ноёны өндөр настай эцэг "За бэр минь чамд ой мод араатан жигүүртэн бүрэн ус ургамал тэгш энэ сайхан уулыг бэлэг болгон өгье" гэд нэгэн модтой уулыг зааж өгчээ. Гүнж нутагтаа очиод хадмынхаа бэлгэлсэн уулын тухай ярихад Манжин хаан "Энэ монголчуудын ухааныг яалтай. Ямар аваад явж чадах бишээ гэсэнтэй уул бэлгэлж манийгаа мэхэлсэн байна"
хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Тэр цагаас хойш өвгний зааж өгсөн модтой уулыг Гүнжин нуруу гэх болжээ. Мөн Өвөрхангай аймгийн Батүлзий сумын нутагт Манжин хааны гүнжтэй холбоотой нэгэн газар бий. Уг газрыг Гүнжин зам гэдэг бөгөөд дэйхэн үед Манжин хааны гоо охин өөртөө тохирох халах эрийг олж авахаар явах замдаа өндөр уулын нугчааг зориуд засч зам гаргаснаар ингэж нэрлэх болсон гэдэг. Энэ тухай биевэр Өврийн хангайн дуулал хэмээх шүлэгтэн гоо үзэсгэлэндээ ирдсэн Манжин охины Гүнжин зам голтод зүрхний дурлал янгийн шивнээ урсган байна. Гудайж уруудаад сэргсэн 9 зүйлийн өвгөн сүм 30-аад оны хэлмэгдэлтийн гунгийн дуу аялан байна хэмээн шүлгэн цацал өргөж байлаа. Үргэлжлэл бий.